Хай, за одоо би болохоор Вьетнамаар аялсан аяллаа тухай та нартай уулзах гэж байна. Вьетнам улс бол миний аялсан хүүхдүүдтэйгээ аялахад хамгийн тохиромжтой, хамгийн өртөг бага, гоё мэдрэмжийг авах газар гэж би яг одоо өөртөө өгнж байгаа. За тэгээд энэ бүх аяллыг аюулгүй байлгасан шууд нислэгтэй Global Travel Corporation компани хамт олонд маш их баярлалаа. Би өмнө нь болохоор тэр Lanzarote гэдэг газар бол хамгийн гоё аяллаа гэж боддог байсан. Гэхдээ одоо надад болохоор Вьетнам бол гэр бүлээрээ хүүхдүүдээ ээж аваагаа дагуулсан явхад зүгээр best travel. За одоо дүлгэнөө намын далайн эрэг дээр TikTok яаж хийдгийг үзүүлэх гэж байна. За явж гин үү? За явлаа үсэ. Зээ гой намралцуулаад өгөөрөө. За басан да. За TikTok-ийн зураг авалтыг хийлээ. Би яг зөв зургийг авч, буруу зургийг авч. Дахиад бүр нэмэж хийх хэрэгтэй байна. Энэ арай даруухан байгаад байна. Зураг авалт нь бол окей нөө. Болж энэ гоё зураг авалт нь гоё. Би өөрөө жоохон нэмэж хэтрүүлж хийх хэрэгтэй байна. Янз нөө. Амар уу? Баярлалаа байна за. Тэгээ залуу эмэгтэй хүндээ ганц л удаа залуу байна. Гэсэн нэрээ яа тийм ганц удаа. Тэгээ одоо намайг хэрэг заяа Монгол ингэж хувцлах юм а төвшөө хизээч ингэж явуулахгүй бах тий. За болоо штэ. Энэ нөө хүчтэй хамт байгаа юм. Танихгүй газар танихгүй хүний нутагт төвшөө бол дуугаа. За энд бол өстөө сайхан байна. За би чам гоё юм чи ганцхан авч гараа заяа. За. За. Тэгэхээр ngora Модны ардуур яг нүүрчин гэж За байна. ямар хэцүү. Вьетнамын хоёрхан газар очсон. Куок орсон. Нөгөөх нь Начан гэдэг газар орсон. За ингээ 99 сая хүнтэй улс шүү дээ. Тэгэхээр чин тэнцээ чин тэр олон хүн амьдарч байгаа Аз соёлоо учраас үйлчилгээ гэдгийг бол зүгээр тултал үзүүлд юм элэ. Зөксөөсөйгүй хөдөлмөрлж байгаа юм хүмүүс юм шиг надад санагцсан. Бид нартэй хамт аялсан залуу хэлж байгаа байхгүй юу? Шоудад жоохон халдсан байгаа 0-ороо бизнесч хахад араад ирээд аргийнхаа нуруунд дээр нь массаж хийж өгөөд гараа вахад л нөгөө вакус задлал төлбөр авдаг гэж байна. Вьетнамыг олон талаас харах боломжтой байхaltaа ингээд итгэл үнэмшил, соёл уламжлал, яг ядуусд нь яаж амьдрдгийг орчин үеийн хөгжилч, залуучууд яаж амьдарч гин, шоудж гин, яг бас тэрүүгээр дагнж харж явж үзэж болж гин. Бидний хувьд бол зүгээр яг гэр бүлээрээ амрах гэдэг энэ. За ингээд Вьетнамд буулаа. Тэгээ Вьетнамд энэ сайхан улсууд буудлаас босож байна. Окей. Thank you. Тайландыг бодвол арай сэрүүхэн юм шиг санагдаж байна. Тэ айгүй айтайхан. Вьетнамч эсвэл битүү энэ онгоцны буудлал бол эргэн тойрын ногоо байна. Маш гоё амар амгалан, тайван, одоо хоол авсан ч дэлгүүр орсон ч ингээ хүмүүсийнх нь үйлчлэгээ харилцаа энэ төр нь дахин дараагийн удаа ирмээр санагдтал нь ингэж харилцаа хандлагатай юм хэлээ. Тэр нас надад аюу таалагдсан, аюу сэтгэлээсээ ханддаг юм хэлээ. Манай монголчууд бүр амар юм үнэтэй байдаг байгаа хгүй юу? Үн төлбөрийн тооцоод Монголоос хямдхан бүр хамгийн хямдхан байсан Начан гэдэг газар нь Фукуокоос хямдхан. Фукуок нь эхлээд очиод амар хямдхан санагдаж байгаа байхгүй. Тэсэн чи Фукуокоос Начан гэдэг газар очсон чи Начан Фукуокоос хямдхан байсан. Тэгвэл Вьетнам тэр тансаг гой юм амралтын резортуудад маш боломжийн үнээр байших боломжтой юм лээ. Бараг эсэргээрээ Европ руу явах зардал чи амар үнэтэй байгаа байхгүй юу? Та нар энэ миний одоо очсон энэ буудлын үнийг харъя гэх юм бол би энэ болонд тавьчих. Facebook руу н ороод энэ мэдээллүүдийн нарийн бүгдийг авч олно. Яг тэр бид нар чинь нэг л өрөө сонгож байсан учраас энийг л мэдээд байгаа. Гэтэл энэ чинь амар олон сонголттой өрөөнүүд байгаа учраас тэр нөгөө детальны ингээд сонголт хийх боломжтой тэр өрөөнүүдийнхээ үнийг харж байна. Фукуок дээр бол бид нэр зочд буудлынхаа юм том байшинда байрлсан. Намын Фукуок ирсэн. За Wimperl гэдэг зочд буудлын дээр ирсэн. Вау. За иш. Энэ талхаа дахиад үүнд дээр Энэ бол зочдын 0 юм биш үү? Төвшөө. Мөхөө 0 гэж цацлахгүй байна. Буудлаасаа буугаад
бассейнтэй байдаг юм байна. Нөгөө ч өнгө орсон. Яа. Даанч эмгээ нөө бодлоо хийчих. Яа ингэж. Ясын. Яг дичч. Юунаас ничдгийг. Тийм. За ийм моднууд аягүй их ургасан байдаг юм байна. За юу 70 харах уу? Чиж. Вау энэ. Энд чинь жинхэнэ романтиклмаар юм биш үү? Дэлгөөнөө. Юу гэсэн үг юм бэ? Пүүх. Ямар гоё далайтай юм бэ? Орсын бурайдууд бас Казахстанчууд аягүй хийж амардаг юм байна. Угнууд бичлэгээ хийгээг бол дээгүүрээ нүцгээ алхмаар байна. За бас Фукуокад яа зүгээр ах бас массажинд орж байгаа шүү дээ. Массаж нь ч хөөрх юм билээ. Ресторанын өглөөний цай, өдрийн хоол, оройн хоол зүгээр маш олон сонголттой. 100 настай би. Yeah, thank you. За явсаар хагаад хүмүүсээ оллоо. Бид нар чи харин энд цуглчаад исэн юм байна шүү дээ. Энэ Фукуокийг аюу танил нутгийнхаа нэг хэсгийг л үзэж байгаа юм шиг. Яагаад? Яг л манай Монголын Фукуок амар их иржсэн байна гэж би бодчих. За яагаад? Хэсгүүдийн зургууд энэ өнгө байна. Булан бүрийн танихаар юм уу? Явдаг энэ булан бүрийн энэ захын нохоож андахгүй гэдэг шиг. Би бүр андхаа байлсан байна. Яагаад андахгүй болчих вэ? Хараад үгүй аюу их Instagram, Facebook одоо Facebook-ийн найзуудаас энэгээр их аял юм байна шүү дээ. Тэгээд хараач сайн мэдсэн шүү дээ. Энэ зай хүмүүс рүү байх болсон байгаа гэсэн энд байсан юм байна шүү дээ. Энэ нөгөө хиний сууж исэн завь өнөө дээ. Бараг тэр завийн жолоодж яваа хүний таних гээд байгаа юм шүү. Түшээ загсан төмөр хашааг юм таниад. Ийм л алиа хошин замтай бүсгүй шүү те. Зөө тийм биш те. Бараг энэ завны жолооч нарын таньна гэдэг байгаа. Шөнийн зах дээр ирлээ. За тэгээ шөнийн зах нь бол одоо бидний байрлаж байгаа буудлаас бол 22 км-ийн зайтай байдаг юм байна. Одоо яг энд болоод яг жинхэнэ амьдрал боцолж байна. Газраа такситаа тохирсон газраа эндээ бас сайн тогтоож авахгүй болох баха. Mango smoothie, coconut juice. No, thank you. Món nào thôi? За энд бас совд болоод ёстой төрлөөрөө зарж байна. Шинийн зах бол ёстой үнэхээр буцалж байна. Яа энд ингээд энд бараг үзэсгэлэн гарч байгаа юм шиг л. За энд Энэ ч илүү сонголттой гоё юм байна. сонголт ихтэй. Тэг чим холсон юмнууд амар ихтэй. Тэгээд ер нь нэг хідэн нэр төрлийн бараан дотроо бүгд эргэлдчихдэг юм байна тий. Бас хоёр гэхээсээ илүү гэр бүлийнхнийгаа аваад явбал ёстой гоё. Тэгэхээр Фукуокийг ерөөсөө та нарт санал болгож байна. Хэрвээ та Фукуокоос хямдхан газар очиё яг адилхан мэдрэмжийг авна гэх юм бол наачаа. Амар том орд
ордон шиг байшинд орсноо тэнчэнээсээ усан онгоцон сууснаа нэг 10-15 минут явснаа нэг арал дээр очисон ч дахиад ордон шиг юм руу оруулаад тэнчэнээсээ ийм нэг түг шиг юм машинаар зөөж мөө ингэсээр хагаад дахиад нэг зочид бодолд ирээд зочид бодолдоо ороод бүр толгой эргэж байгаа хгүй тэгээ. Oo. We can put the location here. Аха. We take facility and come back. Окей. Хүмүүсийнхэн зүгээр царайг таниулчихсан юм билээ. Энэ тентхийн хоол моо янз бүрийн одоо бүртгүүлсэн юундээ болохоор зүгээр шууд царайгаа үзүүлээ орчт. За манай тань урдаас бол ингэж харагддаг залуу байгаа. За next will be Мукгэрэл. Начаан гэж байгаа энэ газрын маань Монгол залуу хүлээж өгтөж авдаг юм байна. Монгол хүнд үйд юм байна. Гэхдээ хамгийн сонирхолтой зочид бодол маань яг эндээ биш, арал руу бид нар явах юм байна. Зайдал баатай айгүй том ийм объектууд идэг юм билээ. Усан онгоцон суугаад шох газраа очих юм байна. Ингээ бүх хүмүүс нүрээ таниулаад. Oh, he's there. Have a nice day. And Okay. yet remember dial number 1 to receive lang it. Be careful, be careful. Xe anh mang luôn, tụi bay là nhau. Đợi. Окей. What? За усан онгоцноосоо буугаад бас ингээ кабель караар бас явж Яа. тэгээд Үгүй шаанда. одоо ишиг ингээ Хэдэн энэ том байсан гэдгээр байна. зуны хоолой орон юм гадарсан. Дахиад нэг над суух. Хэний Транспорт махаар ингэж дэше явдаг юм тий. Биш юм шиг үлээ. гольфийн зөвхөртөөгөө ирэх юм бол энэ Хүмүүс бас гоё тоглож болох юм байсан шүү дээ. Таиланд биш Вьетнамын цагаагаар илүү таалагдлаа. Таиланд арай л халуун гэсэн тий. тий. Нэг Францын бас колон байсан юм болохоор нэг Францын одоо зүйсүүд энэ бас аягүй байна тий. Холилдсон байшин барилгаагаар загвар Ер дизайн. нь Европч байна тий. Багуудыг талхан нөхцөлөлдсөн байдаг гэж байна шүү дээ. Энэ арал дээр чинь юу нэгаа гэж Тоглоом нь юу нэгаа тоглоом нөх юм нэгаа шүү дээ. тийм биш тий. Одоо энэ виллан болохоор бидний орж байгаа нь 2065 гэдэг юм. За орч үзье. Вау! Оо цац. Ямар гоё тухтай юм те. Тийм Энд ч одоо гэр бүлээрээ ирэх юм бол үнэхээр тухтай юм шүү дээ. Тийм юм бэ. Миний бодоод доторхын эргээд жоон байж үзлээ. Гол нь гаднахын харуул. За. За энэ дээр чинь иймэрхүү юм дээр чинь нөх хүмүүс яагаад идэг үстэй те. Шилэн хаалга нь онгоогоод яг ингээ камер гараал ирсэн жинчэнс яг тэрнтэй нь уйлдуулаа өсөрч орж ирнэ те. Төвшөө дэлгөөний ээж аав нар энд. Эндээсээ шууд бас гадагшаа гарч болох юм бэ. Тийм бай. За ер нь бол хүүхдүүдтэйгаа гэр бүлэрээ ээж аавтайгаа ирэхэд маш тохиромжтой юм байна. За үнэхээр тухтай юм байна. Өстой тухтай юм байна. За ийшээ харъя. За энэ. За Оо энд бас гоё. мөнхөө шингэрүүд орчих юм шиг баг тий. Тийм юм. Тийм чахаар юм байна тий. Дахиад энд нэг байгаа. За ингээд том бас өсвөр насны хүүхдүүдээ ингээд нэг өрөөнд байлгачлах юм шүү тий. Хоёр гэр бүл ирлээ гэхэд дахиад тусдаа. Хөө өөрөөсөө өрөө олгондоо тустай нэг дүүштэй 0-тойгоо очроос. Энэ болохоор зочны 0 0-тай юм тий. Одоо буудан дээрээ цаанаасаа юм тайвнаа гэд хүн бэж идэх юм байна. За ингээ Монгол хүмүүсийг ирэхэд одоо царайгийн сайн тогтоож аваарай. Яг энэ залуу л онгоцны бодол дээр тосч байгаа нэ шүү. Кинонд гардаг шиг юм билээ. Амар гоё юм билээ. Европын тийм газрууд чинь ийм ганган чамин байдаггүй шүү дээ. Йоо фитнесийг очиж үзэх гээд явж байна. За ингээл фитнес рүүгээ орчих юм байна. Ястай юм биш үү энэ дээрээ Google. Амар фитнесээр хичээлдэг тамирчин шиг л чек хийгээд байгаа юм шиг. Энэ хөөрхөн дуургын байшин чинь фитнес спа юм биш үү?
Таиландаас ч гоё тэгсэрнсээ Таиландаас хямдхан. Би хямдхан байгаа гэдгийг юугаар зөвлөд байна гэхээр ер нь ийм нэг тийм хүүхдийн парк мэрхтэй газрын дэлгүүрд юм нэ юу үнэтэй дээ штэ. Наачааны тэр хүүхдийн парк дотор байгаа хүүхдийн хосны дэлгүүрийн нэг ийм шорттай гадуураа цамцтай хүүхдийн хос Монгол мөнгөөр 35,000 төгрөг. Тэгэл ингээд юм аваад Монгол мөнгөөр үржүүлэл тооцоол үзэнгүү 5,000 7,000 шаврын ийм юу байгаа спа. Шаврын эмчилгээ гэх юм уу эсвэл би төсөөлөхдөө зүгээр баахан зузаан шавар над дээр наах юм байна гэсэн чинь ийм шингийн ийм шавран байна заяа. Яг хүн тос бүрд цэвэрхэн одоо байнда оруулаад шинээр шавраагаа ижүүлж гаргадаг. Нөгөө шавар нь бараг 38-9 градус ийм халуунтай. Тэр шавранд макс нь 20 минут суух юм байлээ. Тэр халуун юм сууж гаш ирээ хүүхэд усаар зайлаад буцаагаад ингээд халуун бассейнд ороод гаш ирээ тэгш хүүхэд усаар гээд нэг дор ингээд халуун ингээд харшуулж агаад гаш ирд юм байлээ. За тэгээд тэр орой бол миний айрс бурхан тэнгэр минь гимээр болбраа босноос гадна одоо тэр арьсан дээр нэг ганцны гарцсан байсан юмнууд хүртэл ингээд алах болсон гэж боддоо. Тэр шаврыг хүмүүс ингээд суугаад тахлаа би бүр нүүрээ ингээд арч нүүрээ нөргоод нүүрний хайрсагаас гоёлох гэдэг шүү дээ. Тэрэнд ер нь бүтэн өдрийг зарцуулаа гэж тооцоож явмаар юм байлээ. Тинчээ солонгосчууд амар их байлээ. Шөнийн заах night market нь бол амар бас сонирхолтой юм байлээ. Таиландыг бодвол илүү ийм далайн хоолныхон сонголт нь бүр илүү их болчтой юм байлээ. Юмнууд нь бүр бакрал, лобстер нүртэл ингээд амар том болж байна. Тэр цаанаас resort-ийн өөрсдийнх нь бүр буфе өглөөний цай өдрөөр ер нь ингээд нөө идэж уж амнаар амар гоё ингээд яг жимсэрээ органик үнэхээр гоё юм билээ. Илүү сонголт ихтэй гоёсан. Уламжлал юм соёлынх нь юм үзэх хэрэгтэй, үзэх ёстой гэдэг газруудаар нь бас орсон. Вьетнамын нэг сонирхолтой юм нь гарцаар гарах. Тэгээ энэ дотор бол энэ гарцаар давуу ихтэй гэдэг Монгол улс. Тэгээ энд бол ерөөс тийм байхгүй шууд ерөөс гарах л ёстой. Уралдаал. Оп. За. Зогсож ерөөсөө хүлээж авахгүй юм байна. Ингээ. За. Одоо энэгээр одоо ингээ гарцаар гарна. 1 2 3 Явра. Ай. Йоо. Сам гарна гэдэг бол ёстой. Хинжээч бүр айгуун гэдэг чинь. Нэг клуб руу ороод тэрнийхэн терраснаас шөнийн наачаныг бас харсан. Ёстой яг жуулчлал зориулсан далай дагсан юм хот байлээ. Бид нар амтны хүрээлэнгээр нь явсан усан парк хүүхдийн тоглоомын за тэр хэсэг бол хүүд маань маш гоё дурсамж олон үлдсэн байх гэж найдаж байгаа.
Яа, тохоо өвдөж. Өнөөдөр маш хаттай тарлаа. Учир нь нар байхгүй. Йоо, охиноо аваад ирсэн бол. Хүүтний улиралд нэг агаар салхи үзүүлээд наранд те далайн хэрэг дээр илсэн дээр хөл нүцгэн усан тоглуулаад өвлийн амралтын үеэр нь тааруулаад нэг 7 хоног явчихад явахгүйсэн их цаа. Гэр бүлээр очиход бол хамгийн тохиромжтой. Маш их баярлаа.